Афганистаны зүүн хэсгийн Нангараар болон Кунар мужийн нутаг дэвсгэрт 8 дугаар сарын 31-ний өдөр 6 магнитудын хүчтэй газар хөдлсөн. Газар хөдлөлтөөр амиа алдагсдын цоо цаг минутаар нэмэгцээр өнөөдрийн байдлаар 1400-д хүрээд байна. Мөн 3124 хүн гэмтэж бэртэж 5412 байшин эвдэрч сүйджээ. Тухайн бүс нутгийн уулархаг газар ихээхэн эвдэрч хагарсан тул тусламжийн багийнхан нисдэг тэргээр ирж байгаа ажээ. Зарим газарт нисдэг дээрэгч хурж орчиж чадахгүй байгааг Кунар мужийн эмнэлгийн ажилтан хэллээ. Дашиса их сургуулийн профессор Цүцүми Хараки Афганистан дахь газар хөдлөлтийн идэвхжүүлэлтийг судалжээ. Түүний судалснаар Евразийн хавтан, Энэтхэг Австралийн хавтантай мөргөлдсөн эсгүүдэд хамгийн их хагарал үүсжээ. Зарим хагарал гулсах үед Афганистаны газар хөдлөлт болсон байна. Афганистан улс газар зүйн хувьд хэд хэдэн хагарлын шугам дээр байрладаг тул газар хөдлөл шин сонин зүйл биш юм. Тус улс 2020 онд 2000 хүн, 2023 онд 1000 гаруй хүнээ газар хөдлөлтөөр тус алдаж байсан гашуун түүхтэй. Цаашид барилга байгууламж газар хөдлөлтөд эсвэртэй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхгүй бол ижил хэмжээний хохирол дахин давтагдах болно гэдгийг профессор Цүцүми Хараки анхааруулжээ.